Анагаахч төвийн хийж байгаа үйл ажиллагааны цар хүрээний талаар бидэнд ярьж өгөөч. Ер нь цар хүрээ их өргөжж байна дөө. Манай анагаах төвийн хувьд ч гэсэн тэр манай төрийн бүс байгууллагын хувьд асар их өргөжж хэлж байна. Өнгөрсөн онд манай энэтхэг багш Арамш ирж 9 сард 3,000 хүний бяцлаглыг ЮИПАЛ-аас их танхимд хийсэн. Энэ бол маш их долгион ингээд Улаанбаатар бол Монгол орондоо яриад долгилж энэ долгионоор хүмүүс сэрж байгаа. Гэх мэт бидний хийсэн ажил их үр дүнтэй болсон. Олон хүнд ангааж, энергижүүлж, эрүүлжүүлэх ажил үр дүнтэй байгаа. Үнэн одоо зүйлийг хэлэхэд бол одоо айх юм алга. За ямар ч хэлэг сэдгсэнгүй тонч одоо таараа байлаа гэж хэлэх тийм хүн байхгүй байх л гэж бодож суух юм. Энэ бол энэ бидний хэрэглэж байгаа энэ багшийн маань бүтээсэн эртний монголчууд өвгдөөдсөн юм бүтээсэн энэ гайхамшигт оюун ухаан энэ гайхамшигт энэ багж бидэнд одоо тусалж байгаа юм аа. Энэ багжны технологи бол асар өндөр хурдтай, үнэн гайхамшигтай зүйл. Өнөөдөр шинжлэх ухаан нотолж чадаагүй байгаа зүйл шүү дээ. Гэснээр гайхамшигтай. Тэгэхээр багажнуудынхаа тухай бидэнд бас ярьж өгөөч. Багжийг хэрэглэхийн тулд бас мэдлэг хэрэгтэй байна. Бид энэ багжуудыг хэрэглэх арга зүйг бас хүмүүс нэлээд ярьсан, сурталчилсан, хичээл заасан. 2014 онд иргэдэд ард түмэнд энэ багжуудыг хэрхэн хэрэглэх вэ гэдэг нэгүрчлэн заана. Үүний тулд бид нар энэ онд одоо манай төв гэхэд 4 дахь өдөр бүхнээ 16 цагаас төв дээрээ энэ багжуудыг заадаг, энэ сургалтын талаар хичээл явуулах юм. Энд бол бид ер нь баг үн төлбөргүй явуулна. Хүссэн хүн бүхэн ирээ сууж болох юм. 1 цагийн хэмжээний ийм хичээл болно. Жишээлх юм бол энэ сканер гэж бидний хэлж байгаа нь онош тавьдаг, юмыг нотолдог, үннийг олж мэддэг энэ багажны тухай маш одоо сайн зааж өгнө хүмүүст. Энийг авч хүмүүс хэрэглэсээр зөв шийдвэр гаргадаг, зөв оншилдог болох жишээ те. Мөн одоо пирамидны тухай бид нар нэлээ ярьсан. Энэ пирамидыг хаана тавих ёстой юм бэ? Хизээ хэрэглэх ёстой юм бэ? Гэх мэтчлэнгээр энэ пирамидыг одоо барилгын доор тавьж болно. Гэр орондоо тавьж болно. Ажлынхаа байранд тавьж болно. Тэгэхдээ тэр хүнд ямар нэгэн нөлөөлөл гадны од гарагсын, нар сарны одоо уул усны ч гэдэг юм бусдын хил амны нөлөөлөл байхгүй болно гэх жишээ. За энэ бүх багжуудыг одоо бид нар нэгүрчлэн тэр хичээлүүд дээр наривчлан заах юм. За түүнээс гадна сургалтанд бас бид нар анхан шатны сургалтыг хийх юм. Энэ анхан шатны сургалтаар эдгээрүүдийг яаж эмчилгээнд хэрэглэдэг юм бэ? Яаж өөрийгөө болоод бусдыг ангаах юм бэ гэдэг зүйлийг яриад тэгээд дараа нь энэ багжуудаар эмчилгээ хийх эрхийн бичгийг бид нар олгоно. Өөрөөр хэлбэл бид нар одоо сертификат гэж яриад байна шүү дээ. Энэ эрхийн бичиг нь нэлийн одоо хүчтэй олон улсын хэмжээнд жишээлбэл эндээс яваад Оросд, Хятадд, Японд, Солонгост бид нар эмчилгээ хийх тийм эрхийн бичиг олгох зорилготой байна. За мэдлэг түгээж байгаа сургалтуудад хэрхэн хамрагдах бололцоотой байх вэ? Мэдлэгийг яаж авах вэ? Тэгээд үйлчлэл шатлал гэж байна уу? За энэ боловсруулах, мэдүүлэх, туршлагажуулах сургалтууд. Бидний урд өмнө одоогийн манай сургалтын системээр хэрэгжүүлж байгаа сургалт бол олцоохон мэдлэг олгоод байгаа юм. Тэгээ дадлага жаахан багтай. Өөрөөр хэлбэл аргалдаг, хэрэгэлдэг тэр зарчмаа сайн мэдэхгүй байдаг байсан бол бидний энэ сургалт бол ерөөсөө шууд л мэдлэг олгоно. Энэ одоо картыг шууд авлаа гэхэд энэ яаж хэрэглэх юм? Өөртөө яаж хэрэглэх юм? Бусдад яаж хэрэглэх юм? Энийг эмчилгээндээ яаж хэрэглэх юм? Бие эрүүлжүүлэхэд яаж хэрэглэх юм? Ухаан санаагаа яаж сайжруулах юм? Гэх мэтлэнгээр маш нарийн аргачлалуудыг зааж өгнө. Түүнээс биш за энэ бол үүсэл нэм ингэж хийдий ийм учиртай гэдгийг хэлэхээсээ амьдрал хэрэглэх аргыг одоо бид нар түгээмлэр заах юм. Үе шатны хувьд бол энэ өдрөөр хийж байгаа 4 дахь өдрийн 16 цагийн сургалт бол багаар хүнд ойлголтуудыг өгөх юм. Ойлголт өгөөд туршлагын яриад одоо туршлагажуулах тэр ажлыг хийх юм. Нэгдсэн нэг сургалт энэ бүх зүйлийг комоор одоо ижүүрнээр нь яаж хэрэгэлдэм гэдгийг заахтай зэрэг анхан шатны сургалт болох юм. Энэ анхан шатны сургалт нь бол үнэтэй, төлбөртэй, зохих хэмжээний тэгээд цөөн хоногийн одоо 3-аас 4 хоног юм уу 2-аас 3 хоногт хийгээд тэгээд дараа нь нөгөө эмчлэх гэх юм уу одоо энергижүүлэх, дүүргэлт хийх тэр олон улсын эрхийн сертификатыг олгох. За ийм сургалтуудын за дараа нь өшөө одоо 3-4 янзын сургалт байдаг. Дандаа ингээд дээшээ дэвшсэн. Энэ сургалтууд бол манай одоо
төвийн шугамар манай одоо ангаах төвийн шугамар энэ хүмүүсийн нэрсийг бичээд өөрсдийнх нь хүссэн зорилгоор энэтхэгт явуулж болно, Дубайд хийж болно. За энэ сургалтууд бол бүгд одоо шатлалсан сургалтууд байдаг. Энд бол манай Армааш багш өөрөө заана. Бусад одоо багш нар бас энд оролцдог. Саяхан гэхэд манай Монголын 40 гаруй хүн Дубайд одоо сургалтанд яваад ирсэн байх жишээтэй. Ийм үештэй байна. Тэгэхээр энэ ангаагч төвийн эдгээр бүтээгдэхүүнүүд ямар технологиор хийгдсэн, ямар одоо зүйлүүд байгаад өнөөдөр хүний биед, эрүүл мэндэд, хүний амьдралд одоо нөлөөлөд байна вэ гэдгийг бас бидэнд ярьж өгч. Бид энэ багжуудын тулаар бас нэлээд хэдэн удаа ярьж байсан. Гэхдээ энэ сонсоогүй зөндөө хүмүүс байгаа. Энэ багжуудыг хийсэн технологи, энд одоо шингээсэн технологи бол МЭБ технологи гэж. Энэ гайхамшиг технологиг бүтээсэн тэр Армааш гэж энэтхэг доктор, эмч, доктор, профессор хүн болов. Энд ямар технологиг суулгацсан мэт тэр хүний хоёр ухамсар байдаг. Ил ухамсар, далд ухамсар гэдэг. Ил байж байгаа ухамсарыг найлуулах нь одоо баяжуулаад, дүүргээд, сэрээгээд түүнээс гадна далд ухамсарыг бүр сэрээчдэг. Ийм технологиг суулгасан түүгээрч барах гээд дутууд олмог байх юм бол түүнийг шинээр бий болгоод, бүрдүүлээд, баяжуулаад ингэдэг ийм технологи. Энийг МЭП гэж байгаа англи үгний эхний уран үсгээр тэмдэглэсэн. Энэ МЭП технологиг энэ бүхэнд суулгацсан учраас хүнд маш богино хугацаанд тухайлбал гэрлийн хурдыг 20-оос 60 дахин хуржуулсан хэмжээнд үйлчилдэг. Энэ маш олон янзын зүйл байна. Энд нэгдүгürt багжууд байна. Хамгийн одоо үр дүнтэй гэж одоо хүчтэй багж гэхэд одоо энэ үзэг 12-ын одоо төвшний үзэг байна. Энэ бол эмчилгээ хийх бүх төрлийн зүйлд одоо хэрэг болох жишээтэй. За тэгээд энэ диск байх юм, зэс хэрэглэлүүд байх юм. Энэ хүний нэг үрийн хамгаалах хэрэгсэл, энэ 1% хүнийг хамгаална. Энэ хамгаалах хэрэгслийг зүүсээр хүн болов ер нь бараг бүх төрлийн нөлөөллүүдээс хамгаалагдах жишээтэй. За энэ одоо энергийн бүтээгдэхүүнүүд эмчилгээ дүүргэлт хийсний дараагаар өөрийнхөө энергийг хадгалж байхын тулд өөрийнхөө биеийг улам төгс төгөлдөр байлгахын тулд энэ бүтээгдэхүүнүүдийг ашиглах юм. Түүнээс гадна олон бүтээгдэхүүн байдаг. Жишээлбэл энэ одоо альчуур. Энэ альчуурыг эмэгтэй хүн аваад ингээд одоо толгоогоо боодог ч юм уу, ингээд одоо биеийн дээр нөмөрдөг ч юм уу. Энэ тохиолдолд энэ хүн өөрөө энерги аваад маш одоо тааламжтай, ажил төрөл нь бүтэмжтэй байх юм. Гэтэл одоо энэ ийм одоо бүтээлүүдийг хийсэн энэ бол энерги мөн МЭП технологи шингээсэн. Энийг дэвсээд орон дороо дэвсчээд тэр хүн одоо амрах унтахт бол үнэхээр сайхан тааламжтай, нойр нь одоо сайхан, гоё зүүдлээл одоо унтаж чадахгүй өрөөгөөд идэх юм бол маш амгалан сайхан амрах жишээтэй. Эсвэл бол ийм одоо даав материал энэ энерги шингээсэн материалыг аваад эмэгтэй хүн гоё хувцас хийж өмсч болно. Цамц хийгээд өмсч болох юм. Палат хийгээд өмсч болох юм. Тэгэхээр тэр хүний биеинд яг байнга энерги шингээд ингээд маш сайхан байдалтай байх юм аа. Түүнээс гадна орчин цагт бол энэ бүтээгдэхүүнүүд олон янзын одоо энергийн бүтээгдэхүүн дотор хамгийн гайхамшигтай нь өгөхөөр бид энэ телевизэр, компьютер, гар утасны хордлого, электрон үйлний хордлогыг зайлуулдаг ийм багжууд гарсан. Энэ бүхнийг бид нар заах ярих учиртай. За тэгэхээр энэ сканер гэдэг энэ багжийн тухай бас бидэнд ярьж өгөөч. Энэ багжаар одоо зөвхөн юм шалгах төдий бусаа бас ангаах юм үйлчилгээ үзүүлдэг гэж та түрүүн хэлчлээ. Тэгэхээр энэ багжийг одоо яаж хэрэглэх ёстой байдаг вэ? За энэ багжийг хэрэглэхэд бол маш энгийн. Энэ багжийг бид нар барилаа одоо өвчтөй зөөртэй хүн үрж ирээд би одоо танай дэмжлүүлэх гэсэн идэх бол яах вэ гэж асуудаг. Тэгэхээр тэр хүний идэх хэсгийг энэ багжаас өөрөөс нь тухайн өөр асуу. Би энэ эмчилгээнд ороод идэх хүү гэд. Ямар ч өвчтөй хүн байж бол бүх төрлийн өвчин манай энэ ангаах төвийн энэ одоо эмчилгээгээр эдгэрч байгаа. Энергээр дүүргэлт хийгээд ухамсарын эмчилгээ хийхдээ зэрэг. Жишээлбэл одоо хавдартай хүн бая гэж бодъё л да. Өөрөө айцсан. Миний хавдар идэхгүйгээ бодцсон. Тэгвэл тэр хүн эхлээл энэс асуу. Шууд. За энэ одоо би энэ эмчилгээнд ороод идэх хөвгтлээ энэ хэрвээ ингээл дэлгэж байвал эдгнэ та гэсэн. Дэлгэхгүй ингээд байвал эдэхгүй гэсэн. Тэгэхээр энэ өвчөө идэхгүй гэж юусэн хэлдэггүй. Учир нь өвхтэй зэрэг энэ эмчилгээний энэ энергийн дүүргэлтээр эдгэдэг өвчин байхгүй. Өнөөдөр одоо хүнд хамгийн их аюул занал учруулж байгаа гэдэг сахарын өвчин. Даралт их хэсэг багасгах янз бүрийн өвчнүүд байж байна тийм ээ. За тэгээд одоо тэр бидний хэлдэг хортой хоргоо хавдрууд байж байна. Одоо нурууны суулт гээд их аюултай өвчин хөлн сүлдээ өвддөг. Тэгэл одоо унтаж чаддгүй, юм өргөж чаддгүй. Хүзүүнээс бол манайхан одоо ангаах хоноор бол шогоо ажилт гэж яриад байна шүү дээ. Энэ одоо ангаагдаж байна. Түүнээс гадна
Ерөөсөө нойргуудл гэж нэг сөрх юм сүүлийн үед маш их болчихлоо шүү. Нойргуу болцоо одоо би 3 хоног унтаагүй, 3 сар унтаагүй яах вэ гэдэг. Энэ бүхэн эдгэж байгаа тийм учраас энэ юугаар бол зөвхөн өвчин эдгэх хэсгийг нотлохоос гадна хүний амьдралд байх асуудлуудыг нотлуулж болно. Жишээлбэл таны бие ерөөсөө идэхгүй байгаа юм бол ямар юмнаас болов? Од гарагсаас болгоо, сар наранаас салууд байгаа юм уу? Эсвэл бол одоо долоон гаригийн нөлөөлөл юм уу? Эсвэл танд ямар нэгэн хараал хэрүүл хийгээд байгаа юм уу? Хэл амны юм байгаа юм уу? Эсвэл бол ажил төрлөөс ч болоод байгаа юм уу? Эсвэл бол та одоо хэрүүл янз бүрийн муухай юм яриад байгаагаас болоод байгаа юм уу гэдгийг энэ нотлоод байгаа. Тэгээ юугаар таны тэрийг арилгах вэ гэдгийг бас хэлээд өгдөг. Ийм ач холбогдолтой багаж байгаа энийг бол мөн одоо энергийн бүтээгдэхүүн энэгээр бол манай Арамаш багш өөрөө зохиочихсон ийм зүйл энэ бол ухамсартай байдаг. Үүнээс уламжилж хэлэхэд бол ерөөсөө энэ энергийн хуулийн үүднээс аваад үзэх юм бол ухамсаргүй зүйл гэж ерөөсөө байх. Амьтай аймаггүй бүх зүйл ухамсартай, амьтай аймаггүй бүх зүйл сэтгэдгээ гэж ингэж ойлгож үзэж ярьж болох юм аа. Тэгэхээр энэ картын тухай та хэллээ шүү дээ. Ямар ч нөлөөлөлд орохгүй байж болно энэ картыг авснаар гэж байна тийм үү. Тэгэхээр картын хэрэглэгдэхүүний талаар бас бидэнд ярьж өгөөч. Картыг хэрэглэх талаар бид нар одоо бас түрүү хэлж ирсэн. Энийг бол хувь хүнд хэрэглэж болно. Карт хэд хэдэн янз. Хувь хүний ганцаарчилсан одоо хамгаалах хэрэгсэл. Цаашлах юм бол одоо айл өрхийн хамгаалах хэрэгсэл. Айлын гэрт одоо тавгүй байд ажилтан бүтэхгүй байх. Өвчин зовлонд ороогдох. Гэх мэтлэн янз бүрийн юм байна шүү дээ хүний амьдрал чинь. Эсвэл бол хоёр эрэгтэй эмэгтэй хоёр гэр бүл хоёр хоорондоо үл ойлголцол одоо төрдөг, бий болдог, хүүхэд нь өвддөг ч гэдэг. Энэ бүхнээс хамгаалах юм аа. Гэр бүлийн карт бол. Өшөө албан газрын карт гэж байна. Албан газрын карт нь яадаг ёстой вэ гэхтэй зэрэг тэр 30 хүртэл хүнтэй тэр жижигхэн өөрхөн байгууллагад. Эсвэл бол нэг харшаал ч юм уу одоо нөлөөлөх байна. Эсвэл бүр том хэмжээний олон хүнтэй байгууллага бизнесийн карт гэж байна. Энэ бүхнийг хэрэглэсээр яах нь тэр байгууллага дотор амар амгалан бий болно. Хүмүүс хоорондоо бие биенийг ойлгодог болно. Удирдлагынхаа бодлогыг зөв гаргадаг болно. Гэх мэтлэнгээр тухайн хүний хувьд бол өөрөө бол хараал хэрүүл хэлдэг, өвчин зовлонд автагддаггүй, ажил төрөл нь бүтэмжтэй. Заавал дээр нь цагаан сарын шинийн нэгний өдөр одоо үнэн ч юм уу, худал ч юм уу, хайшаа ч юм одоо нэг газар цаг мөр гаргах гэдэг юм байхгүй болно. Энийг ч өөрөө зохицуулаад өгч шээтэй. Гэх мэтлэгийн бүх асуудлуудыг энэ дээр суулгацсан энийг шийдэж өгнө. Надад сайхан би нэг хүүхдтэй болох юмсан гэдэл энэ одоо хүмүүс яриад байна шүү дээ. Октод эмэгтэйчүүд, залуучууд. Тэгэхээр энийг зөвчөхээр тэр гэр бүл бүр хүүхэд гэдэг дээр нь хийчихээр зэрэг энэ хүн бол энэ хүний энэ карт бол үйлчлэнэ. Та 6 тавина энэ дээр нэрээ бичнэ. Энэ та Монгол улс ч гэдэг юм Улаанбаатар ч гэдэг юм уу гэж бичнэ. Дээр нь энийг өөртөө кодлуулна. Тэгэл энэ зүйлүүд танд үйлчлээд эхэл. Тухайн өдрөөс. Ийм учиртай. Тэгэхээр зис бол их сонин металлтай өөрөөр хэлбэл хүний дотор хэрэгтэнд төдийгүй одоо гаднаас нь гэсэн хүний гоо сайханд хүртэл нөлөөлдгөө гэж яриад байгаа. Тэгэхээр монголчууд бидтэй эртнээс нааш зис домб, зис аяг тийм үү зис эдлийг бол хэрэгэлдэг байсан. Өнөөдөр бол шал өөр болцоход байна гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ эмчилгээнд хэрэгжилж байгаа, энергинд хэрэгжилж байгаа энэ танаа энэ зис бүтээгдэхүүний учир юу вэ? Зис бүтээгдэхүүнүүд олон янз бий. Энэ бүхнийг хэрэглэх ерөөсөө л хүний өвчнийг ангаана. Биеэс нь хөөж гаргана. Тарих толгойг параматлаад өөрөөр хэлбэл элдв бодлуудыг арилгах шишээтэй байдаг. Тэгэхээр энэ зис бүтээгдэхүүнийг хэрэглэсээр энэ гайхамшигтай үр дүн өгдгийг бид нар одоо үзүүлж болно. Энэ өвчнийг ангаахад хэрэгэлдэг багажууд шүү дээ ерөөсөө. Хоёр янз байна. Энэ цэвэр зэсээр хийсэн байна. Цагаан алтны холцтой бүрхүүлтэй хийсэн байна гэх мэтчлэнгээ. Энэ одоо зис бүтээгдэхүүнийг л ингээд гарын хуруунууд нэг талаас нь эхлээл ингээд хийгээд одоо 9 удаа оруулаад гаргаал ингэхтэй зэрэг хүний гардаар байгаа бүх эрхтнүүд нь энерги аваад тэгээд тэр хүн өөрөө бүх үеийг илааршиж байх жишээтэй. Ийм бүтээгдэхүүнүүдийг бид хэрэгэлдэг. Тэгээд энэ оны 2014 он энэ морин жилд бид нар монголчууд улам их амжилт гаргах. Бид морин жилд их амжилтанд хүрдэг шүү дээ монголчууд. Энэ онд их амжилтанд хүрэхийн тулд энергийн одоо дүүргэлтэнд оролцох. Энэний ач холбогдлыг ойлгож ир сургалтанд оролцох мөн үү? Цаашлах юм бол одоо хөдөөний баг, сум, аймаг, том жижиг үйлдвэрийн газрууд бидэнтэй харьцаад манай төвдөөж харьцаж болно. Манай одоо ангаах төвдөөж харьцаж болох юм. Бидний утсаар ингээд харилцаад захиалга өгөөд хүмүүсээ үзүүлээд, энергижүүлээд, байгууллага энергижүүлээд
Ингэсээр одоо бидний монголчуудын ажил амьдрал, үйл ажиллагаа үр дүнтэй болж хүмүүс нэрүүлж, оюун санаанс ирж их бүх юмд одоо өндөр амжилт олох ийм боломж байна. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо нэг хүний асуудал биш. Энэ нэг багийн асуудал биш. Энэ маш цогцоор нь ойлгож үзэх. Зөвхөн биеийн төлөө, зөвхөн өөрийнхөө төлөө биш. Бусдын төлөө, бүгдийн төлөө, Монгол орныхоо төлөө ийм юмнуудыг манай дарга нар багийн даргаас эхлээд, албан газрын даргаас эхлээд одоо Улаанбаатар хотын дарга хүртэл ийм хиймээр. Дарга нар ийм ажлыг жаахан ойлгохгүй байгаа шүү. Ямар ч учиртай юм одоо юм. Тэгэхээр мэдлэгийг нийгэмд түгээх ийм шаардлагатай болж байна гэж ойлгож байна. Тийм байна. Одоо яг энэ бүхнийг бид нар ажил болгомоор байна. Хүн бүхэн хэрэгэлдэг болмоор. Айл бүхэн хэрэгэлдэг бол, албан газар бүхэн хэрэгэлдэг болмоор байна. Гэж бид үзэж манай ангаах төв энэ онд бүх зүйлийг хүмүүс сургах, мэдлэгжүүлэх, эрүүлжүүлэхин зэрэгцээгээр. Бид хүмүүсийг эрүүлжүүлэх ажлаа эрчимтэй хийнэ. Дээр нь өөрийгөө энэ багжийг авлаа гэтэл энэнийг одоо тухайн нэг эмгэнч хамаагүй. 6 настай хөвгч гэсэн аваа хэлчихэд хийгээд байна. Ийм энгийн агуун бүхэн энгийн байдаг гэсэн сургаал бол монголчуудын сургаал юм. Энэ бол философи байсан байна. Энэ зүйл энэ ямар ч өвчнийг эдгэж байгаа гэхэд энэ зүйлүүдээр эдгээчнэ гэж бодоход хүн ойлгохгүй итгэхгүй байгаа байхгүй. Тэгвэл үнэхээр эдгэж байна. Тийм учраас одоо ард түмэн хүмүүс, иргэд, хүүхэд багчууд, эмэгд өвгөд одоо бүгд энэ зүйлд одоо ороод нэг их сайхан хивш юм уу тийм үү? Эсвэл нэг өөр их үнэтэй юм авч нэг мундаг том одоо хөргөгч 4-5 хаалгатай ч юм уу. Тэрийг автахын оронд нэг ийм диск аваад та гэртээ тавьчих. Электрон туяанаас таныг хамгаална. Гэр орны чинь одоо нэрхтээ болгоно. Уудаг иддэг юм чинь нэрхтээ болно. Биед чинь зовөр ирүүл түүнийг ангаадаг болно. Тийм учраас энэ зүйлд хөрөнгө зарж болно. Энэ хөрөнгө чинь таны өөрийн тухайн үеийн өмч хөрөнгө болохоос гадна таны үр хүс хадан хойд үе чинь өмч хөрөнгө болох юм. Тийм учраас энэ бол одоо үнэхээр энэ 2014 он болон энэ морин жилд монголчуудын хэрэглүүл зөхөх, хийвэл зөхөх, бодвол зөхөх зүйл байхаа гэж би өөр хэлхийг хүссэн юм аа. Шилтэй бүтээгдэхүүнүүд байна. Нэг давс байх шиг байна тийм үү? Танаа одоо MEF технологиор хийсэн давс гэж байна. Тэгэхээр давсны тухай бас надад нэг дурсамж өгдөг юм л да. Өөрөөр хэлбэл энэ бол зөвхөн надад төдийгүй монголчууд бид ахуйн амьдрал зан заншилтаа хэрэгэлдэг. Нялх хөөхөд хөлсөөд уйлаад байхлаар давсаар ширгэлдэг. Тэгэхээр энэ давсны учир холбогдлын тухай бидэнд бас ярьж өгөөч. Магадгүй энэ давсанд байдаг нууцлаг байгалийн хүчийг бас одоо хүний эрүүл мэндэд хэрглэж байгаа нэг хэлбэрүүд ээ. Тэгээ энэ давс бидний хэрглэж байгаа MEF технологитой манай багшийн зохион бүтээсэн давс 2 янз байдаг. Нэг нь бол ийм сэгсэрдэг. Балруулга гэж ярьж байгаа. Ерөөсөө энийг ингээл толгоогоо тойруулаад ингээл давсыг ингээл сэгсэрхтэл таны толгойд байгаа тэр бодол, өвчин, зовир илүү дутуу зүйл бүгд арилна. Компьютерийг форматлна гэдэг одоо яриад байгаа шүү. Тэгвэл хүний толгойг форматлахгүй болохоо байчаад байна. Бүр 1 настайгаас эхлээд 90-100 нас хүртэл бүх хүний толгойд одоо формат хийхгүй болохоо байсан шүү. Бүрч харин ч бүр баг нь илүү форматлах шаардлагатай байна. Тэгэхээр энийг ингээд сэгсрээд байхаар зэрэг таны бие тэр өвчин зовирыг арилгадаг учраас бид нар баллуур гэдэг нэрлээ. Нөгөө нэг нь болохоор уудаг. Таны хэлдгээр өөрөө хэлбэл энэ ер нь бол энэ давсыг найрууллаа тодорхой юу. Гэхдээ энэ араа өөр. Энэ нэг нь бол найруулдаг, нэг нь сэгсэрдэг зориулттай. Найруулдаг давсыг бол бид нар уун. Хүний хоолойны өвчин тэгэл тэр шүд мүд юу гэдгийг тэрийг одоо илааршуулах, ходоод гэдгийг илааршуулах юм ач холбогдолтой байдаг. Тэгээ ер нь энерги энэ бүтээгдэхүүнүүдийг ямар ч өвчнөд хэрэгжилж бай. Манай Европ эмнэлэг юм уу, өрн дахны эмнэлэг бол яадаг вэ гэхээр ууж байгаа бүтээгдэхүүнийг гадуур хэрэгжилж болохгүй. Гадуур хэрэгэл түрхэж байгаа юмыг ууж болохгүй гэж бичсэн байдаг өөр дөр хэмжлээ. Тэгвэл манай энерги энэ бүтээгдэхүүнүүд бол та өөрөө ууж байгаа бол гадна түрхэж болно. Жишээлбэл энэ варийн, жимсний варийн маш олон цэцгүүдийг гайхамшигт байгалийн алдартай цэцгүүдийг хийсэн юм бариана. Энийг сүүгээр уу та ууж болно. Өдөрт 3 удаа сүүгээр дараа юу яагаад найруулаад. Тэгээд дараа та зүгч өгдөд байгаа зүрхэндээ түрхэж болно гэдэг. Энэ давс ялгаа байхгүй. Үнэрлж болно, сэгсэрч болно. Бас одоо түрхэж болох жишээтэй ч байд юм. Ийм байдаг. Энэ одоо манай Монголын спиртний охи байгаа юм. Энэ охи гайхамшигтай болохыг бид нэр олон юмд нотолж байгаа. Жишээлбэл энэ
спиртний Монгол спиртний охин дор манай багшийн технологи, МЭП технологиг суулгацсан. Тэгэхээр энэ нэг 50 г л юм байна. Энийг нэг туслаар өдөрт нэг 5 туслаар 3 удаа уучихтал таны илгэнд ямар ч өвчнгүй бол таны ходоод цэвэрлэгдэнэ. Тэгэхээр энийг хийсэн хэрэгэлсэн ус одоо би биш ярих бах. Манай телевизийнхэн бас нэвтрүүлэг сурвалжлага авсан. Түүнээс гадна хөдөөний олон хүн энийг хэрэглээд эвэрүүл болсон. Би одоо илгэний хавдартай болоод 2-3 сар болж байна. Намайг одоо ер нь бараг л болохгүй гэсэн шүү гэж яриад байгаа. Тэгээд тэр хүн ирж нэг удаа энергээр дүүргэлт хийлгээл нэг удаа имчилгээнд ороод за өмнө энийг ингээд уугараа гээгөөсөн чи манай 3 сар уучаад эвэрүүл болоо гэж. Түүнээс гадна энэтхэгт сая нэг сүрхий тийм шумуулын давлгаа боллоо шүү дээ. Шумуул гараа тэр нэг ингээ хатгаад хүнийг өвдөгдөг аюултай болдог явж болохгүй шүү юм ярьсан. Тэгсэн одоо сая манайхныг энэтхэгт очиход бас тийм сонин жишээ ярьж ийн гэж. Зарим хүнийг ингээ аваач хатгацсан. Нөгөө шумуул нь. Тэгээ энэ охийг аваач төрөгчтэй зэрэг оох дэрүүл болчих. А тэр чин бүр ухаан алдуулдаг, унгаддаг хүнийг бүр маш хэцүү байдал оруулаад бүх цусыг хордуулдаг юм аюултай өвч юм биш. Шумуул юм биш. Гэтэл энүүгээр одоо арилж ийсэн ба. Гэх мэтлээ. Түүнээс гадна манай бас юу байгаа шүү дээ. Чацарганы тусаар хийсэн бүтээгдэхүүн бас байгаа шүү. Чацарганы тусанд аваачаад МЭП технологи болгосон. Тэрийг төрөгчөд бас ох дэрүүл болж байна. Тэр аюултай шумуул хатгасан үед. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийг энэ Армашогч Монголыг сонгож ирсэн. Төв Азийн зүрхэн дээр дэлхийн энэ бөөрөн дээр байж зүрхэн дээр байж байгаа монголчууд ямар их хувь тавилантай, ямар их азтай, ямар ёстой тэнгэрлэг заяатай гэдэг нь харагдаж байгаа. Энэ юмыг хийсэн зохиосон тэр доктор Монголд эхэлж нэвтрүүлэн энэ юмыг гацраа монголчууд эхлээ хэрэгэлсэн. Монголчууд одоо олон хүн ирүүл болцсон байж байгаа. Дээр нь энэ юмнууд одоо ингээд нөлөөлөө. Одоо бидэнд ямар үүрэг хариуцлага оногч байгаа гэсэн монголчууд бид бүгдээрээ ирүүл болъё. Өшөө монголчууд бид нар бүгдээрээ ухаан саруул болъё. Хараал хэлдэггүй болъё. Үр хүүхдтэйгээ муудалцдаггүй болъё. Сайн сайхан болъё. Ер орондоо тогтой ажилдаа амжилт гаргая. Дээр нь одоо дэлхийд түгэй. Оросдоо очие, Хятаддаа очие, бусад оронд түгэй. Энд ч өөр ямар ч оронд гараагүй байгаа. Ийм учраас зүрхөө үдээд ирээсээ хүнд байсан. Тэгээд эмнэлэг төвдөд эмнэлгийн байгууллагад очиод миний эм тариаг хийгээд ирээсээ зүгээр болохгүй байсан. Тэгээд би энд хүнээс дуулаад хурж ирээд энд 5 удаа эмчилгээ хийлгээд нутаг яваад их сайхан эдгэрээд ийм сайхан болох гэж өгсөн одоо маш их хязгаар бахархаж байна. Орчин үеийн одоо ангаах ухаанаар маш одоо удаан хугацаанд эмчилэгддэг ийм одоо өвчнүүдийг бол энэ одоо энергийн одоо чиглэлийн эмчилгээнүүд бол маш хурдан хугацаанд ерөөсөө одоо хэдхэн хоногийн хугацаанд бүрэн цогцоор нь эмчлээд гаргадаг ийм болжээ. За би Аранхай аймгийн Хотон сумаас ирсэн. Миний нэрийг Филжид гэдэг. Би бол одоо ойрын 7 жил ер нь дандаа ангаахаар явж өөрийнхөө биеийг бол бас эдгэх талаас нэлээд арга хэмжээ авсан. Гэтэл одоо миний одоо онцлогдсон онш маань бас тэр болгон миний хүснээр эмчлэгдэхгүй одоо улам бол бас би хүндрэх маягтай байсан. Тэгээ би зурагт үзээ сууж исэн чинь энэ мөнгө жаргал багшийн одоо энергийн төв зурагтаар гарч байсан. Энийг анхааралтай сонсоод энэ эмчилгээнд явбал ерөөсөө миний бие эмчлэгдэх юм байна. Ерөнхийдөө бол хүний биеийг төгсөөр нь эмчилдэг. Энэ сайхан эмчилгээнд ингэж явъя гэж ингэж өөрөө зорьсон. Тэгээд энд ирээд үзүүлээд одоо миний бие бол бас өвдөх зовох юм байхгүй. Би маань одоо маш их сайхан байгаа учраас одоо 2 дахь удаага ирж байна. Сайхан нэр аваад одоо бол эрүүл сар сайхан болоод байна. Үүнээс хойш энэ төвд явж өөрийгөө улам эрүүл сайхан болгоно. Тэгээ одоо энэ дотор өвчнийг юу дагаад хүний дотор талын янз янзын өвч илэрдэг юм байна. Энийг өнөөдөр л энэ энергийн төвөөс эднэрээс ойлгож бүх юмыг ойлгож явлаа. Түүнээс бусд өвчин нэрүүлгээл давхад байсан чинь нэрүүл биш байдаг юм байна. Тэгээ энэ энергийн төвийн эмч ажилчдыг бол улам сайхан байгаад энэ ард түмэн энийг гэр хурцж үйлчлүүлээ. Өөрснөөгөө эмээр биш энергээр өөрснөөгөө эрүүлжүүлж байхад ард түмнээс урайлж байна. За энэ эмчилгээ бол хүний өөрийнх нь одоо байглаасаа яасан тэр чадамжийг одоо дээшлүүлэх тэрийг нь одоо өндөржүүлээд шөөд одоо цааш нь одоо хүний амьдралыг одоо идэвхтэй сайн сайхан байлгахад чиглэгдсэн тэгээд одоо багш нарын одоо бүтээсэн эрдэмтэн улсуудын оюунлаг улсуудын бүтээсэн маш их гоё гайхамшигтай ийм бүтээлээр одоо ард түмнийг эрүүлжүүлж байгааг нь бол
одоо би өөрөө хараад бахархаж байна. Өшөө цааш нэнийг одоо сурахыг одоо бас ирмэлцэж байгаадаа баяртай байна. Хон одоо Бурханаас яасан тэр чадамжаа сайжруулж эрүүл саруул явахад ард түмэнд бас энэ маш их хэрэгтэй ийм зүйл ээ гэдгийг ард түмэн бас ойлгож энэ үйлчлэгээр бас өөрийнхөө амьдралыг өөдөн татаж аваарай гэдгийг бас ард түмэнтэй хэлмээр байна. Өөр дээрээ одоо жишээлээд авахд бол ер нь одоо энэ хүзүү нуруу буюу ийм одоо энэ дээр бол одоо остеохондроз гэж ярьдаг, шохойжилт гэж ярьдаг ийм өвчнийг бол нэлээ одоо хэдэн сараар эднэр эмчилж ээж идэгдэх л дээ. Тэгэхээр энэ өвчнийг бол энэ одоо эмнэлгийн одоо байгууллага бол жишээлбэл ерөөсөө л хэдхэн хоногийн хугацаанд эмчлээд ингээд одоо эдгээгээд гаргаж авах жишээтэй. Тийм учраас хүмүүс бол ер нь одоо мэдхгүй юмдаа төдийлөө итгэдэггүй. Тэгвэл одоо энд эмчлүүлээд ингээд одоо эдгээд ингээд цаашдаа бол хүмүүс өөрөө өөрсдөө эмчлээд байх ийм одоо бүхэл бүтэн аргуудыг заадаг ийм байдлаар л энэ одоо эмчлэх, ангаах энэ зүйлд хандаасаа гэдэг ийм хүслээр бол би энэ бүх зүйлийг бол ярьж байгаамаа. Хүн өөрөө өөрийгөө л их сайн мэддэг гэсэн л дээ. Тэгэхээр бид нар бол одоо өөрийнхөө дотоод ертөнцөөр дотгошоогоо нэвтрэх бус одоо бусдаас асуудаг, бусдын амыг хардаг, ямар нэгэн ололт шинжилгээ ухаан технологид одоо итгэдэг болчихж л дээ. Өөрөөр хэлбэл эход л харуулахгүй бол би энэ одоо бие мэдэхгүй ах жишээний тийм үү. Тэгэхээр өөрт нь бол тодорхой мэдрэмжүүд байгаад байдаг. Тэгэхээр ангахч төв одоо өөрт нь байгаа тэр мэдрэмжийг сэрээгээд өөрийгөө мэддэг болох, өөрийгөө хардаг болох, өөрийгөө чагнадаг болох, эргээд өөрийгөө жолооддог болох тэр хүчийг өгөх. Үнэн гайхамшигтай асуулт. Ийм хүмүүс монголчууд нэг үржил ийм ойлголттой болох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ одоо энэ технологийн гайхамшиг нэ. Хүн өөрийгөө ерөөс огт мэддэггүй. Бид нар мэддэг л гэж бодоод байдаг. Хүний бие хоёр одоо үндсэн хэсэгтэй. Бидний махан бие, шээ далд бие. Үндсэндээ 8 биетэй. Бидний далд бие бол бүх үеийн маань бараг 99.7%. Үлдсэн 0.3% юу байх нь бидний махан бие байд. Энийг ч мэддэггүй бид нар. Тэгэхээр энэ өөрийнхөө далд биеинд байж байгаа өвчин зовөр, далд биеинд байж байгаа тэр ертөнцийг үзэх тэр агуу их чадвар нь хаана байдгийг гэвэл зөвхөн бидний зүрхэн дотор. Зүрхний нилээн гүн дотор байж байдаг. Сүнсэнд байж байдаг. Сүнсний цаана байж байдаг жишээл. Тэрийг сэрэх үйл ажиллагаа энд явагддаг. Та 1 минут цаг хэртээ орондор хэвтлээ, энергээр дүүргэл тэлгэлээ, та нэгэс нь эмчилгээл дээ. Гэхдээ нэг эмчилгээ гэж энергийн дүүргэлт. Тэр хүний эдгэрэх бүх боломжийг бүрдүүлээд өгдөг. Ямар боломж байдгийг гэхээр зэрэг таны биеинд байж байгаа зовлон зовөр өвчин юу гэдэг тэрий чинь одоо жишээлбэл мөнгө жиргэл хөлн өвдөг нөвдөд байгаа бол өвдгөн дөрөөгөө өвчний татаж аваа оронд байгалийн цэвэр энерги өгөөд нуруу нь муурайцсан зайл бол одоо өөрөө мэдэхгүй шүү дээ. Нуруу өвдөд байл гээд нуруу нь муурайцсан байвал нуруугийн тэгшилж өгөөд тарих нь хөдөлсөн байвал тарихын тэгшилж өглөө. Ингээд тэр хүний бүх эрүүл байх боломжийг бүрдүүлээд өгнө. Нөгөө таны саяын хэлдэг тэр далд ухамсарын сэрээ чинь. Далд ухамсарын сэрээгээд өгчөхтэй зэрэг та өөрийгөө эдгэн. Мөнгө жаргал юм уу эсвэл эмнэлгийн байгууллага таныг эдгэхгүй юм байна. Яах вэ гэхээр таны тэр сүнс чинь, дотоод ертөнц чинь, тэр зүрх чинь таныг өөрийг чинь эдгэх процесс явагдах юм байна. Өөрөөр хэлбэл миний толгой өвдөцөрсөн байлаа гэж бодоход толгойд хэдэн эс байдیں۔ Тэрний хэд хэсэн л өвчтэй байгаа. Бусд нь эрүүл. Эрүүл эсийн дэмжээл өвчтөөс нь аваа хайчлаа өвчтөөс нь аянд эдгэрэл ингээ та эдэг. Би эдгэн л гэ бодчихно. Үндсээ эдгэрэх арга нь. Тэгэхээр энэ бол өнөөдөр хүн бүх энэнд итгэмээр байна. Итгэхгүй нүдэндээ харагддаггүй, чихэндээ сонсогдоогүй, амандаа амталж үзээгүй, хамартаа үнэртэйгүй юм бид нар байхгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ мэдлэгийг авах гэж байгаа хүмүүс тань дээр өдөр болгоны 16 цагт очиход болох уу? 4 дахь өдөр 7 хоногийн 4 дахь өдрийн 16 цагт манай төв дээр очиж энэ хичээл багаар суун. Залхуугүй ч хөргөхгүй 2 цагаар 3 цагаар ч юм уу ядартал нь өвдөл нь суулгахгүй 30-аас 1 цагийн багт амттай хичээл заа тэнд маш багаар мэдлэгийг өгөх юм. Чадварыг өгөх юм. Тэгэхээр би нэг зүйлийг энэ асуултанд одоо юу яагаад хэлэхэд бид бол ерөөсөө юмыг бодох ойлголтоо л өөрчлөмөр байна. За да тийм байсаа энэ өөрчлөгдөхгүй. Энэ уг нь надад 40 жил улс эдгэхгүй те. Энэ одоо надад их олон жил энэ ерөөсөө өдөгдгөө өвчин юм гэнэ гэдэг тэр бодлыг л хайчих хэрэгтэй. Би эдгэнэ. Энэ энергийн эмчилгээнд орсоор би эдгэх хэрэгтэй гэж бодчих. Та бодсон л бол эдгэнэ.